Миний танилцуулжсэн нэг ном танилцуулж яхасаа дуусчихлаа. Тэгээд энэ дэлхийг өөрчилсөн энэ номыг авч болно шүү. Надад харин ахин байгаа. Тэгээд манай би дээр нэг ахтай ахгүй. Тэгээд ахад дэлхийг өөрчилсөн 20 хөвгүүд байгаа. Би нэг нэлийн сайн уншиж байгаа. Үзгээ үзсэн би ямар хэсэг болсон гэж би юу хэсэг болсон юу л гэхэд өгдөг юу хэсэг болсон. Тэгээд энэ номыг бас авч болно шүү. Бас тэгтээ жоохон бичгэн жоохон жижигхэн. Би өсгөөд өгсөн болохоор уншиж чадна. Тэгээ ямар ном үлдсэн гэж үлгэрүүд гэдэг ном үлдсэн байгаа. Тэгээд үлгэрүүд гэдэг нь бодсон байна. Ийм чим үлгэрүүд гэдэг нэг ном үлдсэн байна. Ингээд төгөө тэгээд үлгэрүүд гэдэг ном үлдсэн байгаа. Энэ амар гоё том бичгтэй нэг юм ээж маань авч ирсэн маш гоё том бичгтэй юм бэлээ. Тэгээд амар том бичгэнд банзаад энийг хаана явж байгаа гэж би ах トゥ гэмийн үлгэрүүд гэдгийг бэцэн элвүүд ба гуталчин өвгөн гэдгийг би уншаад дууссан. Би одоо тэгээд тэр үлгээ амин их хэвэл би тэгээд одоо ах トゥ гэмийн үлгэрүүд дахиад Япон жилийн гүнж гэдэг энэ нэгэн залуу би эжимшдэг гэдэг би тэмдэглэсэн байгаа. Энэ нэг уншиж байгаа. Тэгээд одоо энийг би таньж уншаад өгье. Өсөг болгоо нэг хэнчи тийшээ очиж зүйхлэхгүй их олон жил болжээ. Хахад өвлийн цаг байлаа. Тэд үгэл бидсэн гэтэл хөөл хүнд эхнэр энэ хаврын навч харахыг маш их хүсч гэн. Нөхөр нь энхрийнхээ хүслийг биелүүлэхээр шулмыг юмшдаг шидэт цэцэрлэг рүү зориглон орж Бянжил гэдэг нэртэй галсан нэг